За сайхан найрлаж байна уу? За ингээд миний би энд бичлэг хийгээд хүрэлцэн ирлээ. За бичлэг хийгээд мөн энэ сайхан настан буурлууд цугласан байгаа дээр сайхан та бүхнийхээ сэтгэлийн үгийг нь бичлэгт үлдээж авъя гэсэн зорилготойгоор ирсэн юм аа. За ингээд би тэгээд юмсрах хажууд суугаад хоёлаа нэг хэсэг хөөрөлтөө тийм ээ. За тэгээ өнөөдөр энэ сайхан өдөр нутгийн буурлуудыгаа энэ хорон цуглуулад сайхан найрлаад мөн сайхан хууч хөөрөлтөд ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Цайлга хийж байгаа юм байна. За ингээд эрхэм хүмүүс олох мигмар сүрэн буян хишиг та хоёрт ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд та юуны төрөнд энд ямар учиртай хүмүүс хуран цугласан байгаа вэ? Ирхүү мэдээллийг өгөх. Ингээ баярлалаа. Танасталжийн амжилтгсий таа. Өнөөдөр бид нэр ингээд жаргалан сагсаа сум гэж одоо манай сум анхан үсгэн байгуулсан жаргалан сагсаа сумын уугуул одоо яг жинхэнэ төсснөөс бидний буурлууд ах ихч нарыг нийлүүлж одоо толгой холуулж суулгаад ах ихч нараасаа бид нэр мэддэг бүх юм бүгдийн сурыг сонсъё. Тааштай нутгуулсанд ямар юу яах вэ? Ямар ажил зохион байгуулах уу яах вэ гэдгээ тэгээд хооч үедээ энэ үсэдэндээ бид бүхэн юу гойл дахив гэдгээл одоо энэ баг ерөнхийдөө ингээд гэлцээ хөөрөд ирэхээр ч ноолуулаа нийлхэр толгой холоод янз бүрийн гар штэ. Ямар хүмүүс ирсэмэн тавс товчтой шууд таавханд хэн өдрийн мэндийг хүргэе. Сая манай хүн хэлдэ манай жаргалан сагсаа нутгийн уугуул өндөр настангуу тэг өнөөдөртөө ингээд өнөөдрийгээ хуран цуглаад бид нарнээ хязч хөөрөөд одоо бид нарын дараагийн үеийг миний хүүхдүүд чиний дараагийн наач нар ихчээтэй нэг жишээ болж нэг хүлгэр дуурал болох юм уу гэсэн үднээс өнөөдрийн настангуудаа цуглуулсан одоо маргааш өдөр бидний дараах үе манай хүүхдүүд нийлж бүгдээрээ хуран цуглуулсныг юм толгой холууж байх тийм цаашдаа залгамжсан тийм юм болох болов гэж бодоод энийг хийж өнөөдөр ингээд ахын дүүсээ цуглуулад нэг өдрийг сайхан хөгжөөнтэй найртай өнгөрөөгөө л гэж дуудаж тэгээд ихэд нэг буурлуудтай хүндэтгэл үзүүлсэн. Одоо би таньжны хүмүүсийг манай дараагийн хүүхдүүд миний хүүхдүүд чинь тэр баргийн тэр настангуудаа бас танихгүй шүү дээ. Маргааш өдөр гудамжинд таах тэр ямар хүн бэ гэдгээ танихгүй тэрийг учраас энэ хүүхдүүдэд танилцуул бүр хөөжтэй манай уунган нутгийн уугуул нутгийн ийм иргэд ийм настангууд байсан юм шүү гэдэг үгнээс хүүхдүүдэд танилцуул үүднээс ийм арга зохион байгуулж байна. Зөв. Ерөнхийдөө бол маш сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. За бидний ч гэсэн энэ яг арга хэмжээг зориод ирж байгаа шалтгаан гэвэл цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн за бид гэрэл зураг бичлэг за тэр болгон түүх болоод үлдэнэ. Та хэдийн маань энд ярьсан яриа тийм ээ сайхан сууж байгаа, хууч хөөрж байгаа энэ бүхэн бичлэгт үлдэнэ гэдэг нь тийм ээ дараагийн үеийн хүүхдүүдэд маань энэ мэдээлэл үлдэнэ гэсэн үг юм. За хамгийн өндөр настай ямар хүмүүс байна даа. Санхан гэж багшаа манай нутгийн одоо хамгийн өндөр настай хэрэгээс дараатай хорлох гэж хүн байна тийм хосын ах бүгд сагсаа унгон нутгийн одоо бараг толгой нас өндөр настангуудын хүмүүс л байдаг нь ингээд манай сагсааны сарлтаа хамгийн өндөр настангууд гэсэн хүмүүс эднэр тэгээд хүмүүсээс яа бид хоёр таньдаг боловч манай хүүхдүүд таньдгаа тал руу хандж байна. Нэгд энэ хүмүүсээ таних. Хоёрт бидний өссөн төрсний жаргал сагсаа нутгийн энэ ахын дүүс ард юм маш их байсан. Энэ хүмүүсийн нутгалжээс нутаг уулын улсын нан эрхөрт солигдоод одоо баг ерөнхийдөө бүх юм уучраа алдагдах тийш хандчихна. Тэгээ тийм учраас ингээд нэг юм ихлүүл дараа чи ард юм ахын дүүс маань олуулаа юм чинь нэрөөстэй цаашаа шөө юм сэтгэл шөө юм болгоод болох тий. Юу яа? Би одоо сайхан өндөр настай хүмүүсээс
хинээс нь эхлээд сайхан ярилцлага авч бичлэг хийгдсэн биш. Тэгэхээр одоо бичлэг хийгдэх зорилготой та дахин ярих шаардлагатай байна. За та сайхан шинэлүү. Амар сайхан шинэлээ сайхан хавчж гинөө. Сайхан хавчж байна. За ингээ сайхан энэ найранд ирсэн хүний зүгээс та бас сайхан сэтгэлдээ илэрхийлэхгүй юу? Би микрофоноо ойртуулаад тавьчих. За өнөөдөр энэ сайхан нардаг өдөр хоёр дүүгийнхаа гэрт Жаргалан Сакса нутгийн өрс дүүнэр шавнар ингээд цугласан байна. Их чинь бол багшийн ажил хийгээд бандэр насны тэтгэвртэй гарсан. Энэ дотор сууж байгаа миний одоо ахмад шавнарч байна, дүүнэрч байна, хөвтөөч байна ингээд сайхан байна. Энэ санаачлагыг гаргаж нутгийнхаа зоонуудыг цуглуулж ийм сайхан үйл эрхлүүлж байгаа хоёр дүүдээ маш их баярлж байна. Энэ хурамшруулсан бүлээрээ одоо сарсаан одоо үлдсэн газар нутгаас сахиж үлдсэн хэдэн уран хааны цаад энэ цуугаад цуглуулсан байна. Сарсаан наач ирсэн байна. Ангийн төвөөс ирсэн байна. Ингээд нутаг нэгтэй ахын зөөстойгөө ингээд сууж байгаадаа буур багш нь баяртай байна. Одоо дараачийн үйл явдлуудыг сая би ярилцсан. Энэ одоо арга хэмжээг бүрбэлдэхүүн хэрэгтэй. Энэ одоо Жаргалан Сакса гэсэн чартны ч гэсэн байгаа. Зовлон жаргалаа хуваалцаад бүгдээрээ ингээд цаашид энэ үйл ажиллагаагаа дэмжиж явъя гэсэн санаа нийлсэн байгаа. Тэгээд одоо жилийн цагаан сарын дараа ч юм уу одоо бас ингээд нутаг усаараа нийлээд жаргал зовлонгоо хуваалцаад баяр цэнгэлээ хуваалцаад ингээд сайхан байцгаая, эв нэртэй байцгаая гэсэн ийм санаа дэвшүүлсэн байгаа. За ингээд маш их баярлалаа та нарт аз жаргал ажлын амжилт хүсье. Манай Жаргалан Сакса сум гэж ардын хөлсөлийн энэ одоо 21 оноос эхлээд үүссэн Ховд аймгийн Жаргалан Сакса сум гэж одоо бид Жаргалан Сакса сумын одоо өрс бид бүхэн одоо ингээд цуглаад энд одоо 3-4 сум хамтдаа Жаргалан Сакса сумд бол энэ Богот, Буян, Талта, Сакса гэдэг ингээд энэ сумуудын зүүн амбны өрөө гажууд ширдэг нэг нутаг усны нэг гол юм усуд бид нэр ингээд цаг үеийн шалгуулаар гэх юм уу одоо амьдралын эрхээр гэх юм ингээд нутаг нурманууд цөөрсөн толгой шуурахаа тэрний дотор одоо тэр зүүн амбны өрөө гажууны ард иргэд маань ингээд их цөөрч байна одоо ялангуяа тэрний дотор Саксаасан бол маш их цөөрсөн. Тэгээд энэ цөөрсөн ард түмнийг бол тэн дотроос одоо буян Талта Богч гэсэн одоо их цөөрсөн юм тийм манай одоо Богч юм. Энийг одоо толгой холбоод үлдэж байгаа хэд маань ингээд эвтэй найртай хаяа нэг ингээд жаргал зовлонгоо хурцаа. Бие биенээ өрсөлтөө одоо өргөжлүүлээд өөдөмжлөө залхамжлуулаад өөхтөөхөө яриад тэгээд хойчийнхаа ирээдүйд бол ингээд залхамжилж явах санаачлагыг одоо миний хоёр дүү гаргасан одоо тий мэгмэрсэн буян гişиг гэж хоёр дүүтэй бол хязгаар буян зөөсөн нутгийн нуган нар бүргэдийнхээ удаас бол их баярлан таласнаа илэрхийлж байгаа юм аа. Тэгээд одоо бид бүхэнд бол цааш тийм одоо зохиомоо гэж ингэж юм хэлтэй цөөхөн гэсэн одоо нөгөө таран дасан тав мураа хайлж ярьдаг л чи тийм тэр цөөхөн байдаг. Тэрний дотор бол одоо нөгөө энэ хэдийгээр одоо нөгөө цөөрсөн ч гэсэн юус сатан үлдсэн юм байна. Бас ч гэж одоо нэг цуугаад яриад хөөрөө суухаар бол одоо бас тодорхой хэмжээд байдаг юм байна. Цаашд бол өснөр ингээд энэ өөдөмжлөө хатглаа. Нутаг орноо одоо ингээд сахин үлдсэн цөөхөлөөс гэсэн цаашдынхаа одоо энэ нутаг орно энэ тануудынхаа заяасаа хийсэн даатаа ингээд нийлээд үлдсэн нэг сайн сайхан ингээд хуран зулраад ингэж байгаа хоёр миний одоо сайн болсон үедээ их баярлалаа энэ хуран зулсан сэтгэл гаргаж ирсэн энэ одоо дийлэнх нь одоо миний дүүнэр байна энэ хүмүүстээ баярлалаа
Та нарыг одоо ингээд зөрүүд сэтгэл гаргаад ирсэн хоёр дүүдэд бас баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За та